шийднэ хүүхэд болгоныг нэг ч хүүхдийг хохироохгүйгээр нэг хэсэг нь цэцэрлэгт хамрагдаад хувьсах зардлаа аваад нөгөө хэсэг нь цэцэрлэгт ч хамрагдахгүй хувьсах зардалч байхгүй ингээд гэртээ гэмтэж түлэгдээд байж байна. Энэ зарчмыг тэгшдэхийн тулд хүүхдтэй шудраг хандаж бид нэр хүүхэд болгонд тэр хувьсах зардлыг өгөө. Анх бол бүр картанд хийгээд өгье. За тэгээд тэрүүгээрээ эмээгээрээ харуулна уу, ээжээрээ харуулна уу, үлдсэн мөнгөний нөгөө боломжтой цэцэрлэгтээ өгнө үү, улсынхтаа өгнө үү, хувийнхтаа өгнө үү, хүүхд харах үйлчлэгээ сонгоно уу. Энэ бол тэр иргэдийн сонголт байж яг хүүхдэд төрөөс хандж байгаа хандлага нь юм шудраг ижил тэгш байхаар л ийм байдлаар яригдчихсэн чинь хуулийн төсөл бол айгүй өөр л жоохон ороод ирлээ л дээ. Одоо яг энэ хуулиар бол нэг хэсэг нь дахиад үлдэнэ. Нэг хэсэг нь дахиад үлдэнэ. Бүх хүүхдийг хамруулж бол чадахгүй болчихж байгаа. Тэгэхээр жоохон тий мөнгө байхгүй байсан ч гэсэн байгаа мөнгөө хуваагаад өгч болно л доо. Нэгэнт за тэгвэл нэг том асуудал байгаа. За нэгэнт ингэж байгаа бол тэр чинь тэр хүүхд харах үйлчлэгээ чинь дахиад нэмж төлбөр авнаа хувьсах зардлаас гадна. За тэр төлбөрийн хэмжээнд хязгаар тавьж чадах уу? Хэрвээ тэр төлбөрийн хэмжээнд хязгаар тавьж чадахгүй одоо яг хувийн цэцэрлэг шиг 180 мянга 250 мянга тэгээ бүр 500 мянга гэд ингэх юм бол дахиад энэ маш олон хүүхд дахиад энэ төлбөрөөр хязгаарлагдаад энэ үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй л дээ. Зүгээр энэ санаа зовоогоод байна. Энэ л маш санаа зовоож байна. Өөрийнхөө хүүхдийг ер нь хүүхд харсны төлөө аав ээжт нь мөнгө өгвөл уул нэг шудраг юм байгаа юм л та. Одоо тэгээ яаж зохицуулдаг? Энэ айгүй өөрөөр ороод ирлээ л дээ. Стандартыг бол уул нь тодорхой хэмжээгээр бууруулах ёстой. Цэцэрлэгийнх шиг өндөр стандарт тавьчих юм бол одоо бид нар нөгөө л одоо 600 тэрбумаараа цэцэрлэгээ орхиас өөр аргагүй болно. Энэ бол ойрын хугацаанд шийдэгдэхгүй болчиход байгаа юм. Тэгэхээр бид нар яаж энэ юмыг зохицуулах вэ? Төлбөрийн хэмжээнд хэрвээ төлбөртэй тэрэнд нь бид нар хязгаарлаж чадахгүй бол энэ дахиад нөгөө өнөөдөр цэцэрлэггүй байгаа хүмүүс дахиад цэцэрлэггүй үлднэ. Яаж энийг одоо зохицуулах вэ хэдүүлээ. Уул нь хойлоо дэмжмээр байна зүгээр нөхцөл байдлыг сайжруулахаар юм орж ирвэгүй юу? Тэрийг л засмаар байна. Бангорон дарга Бацухт хариулъя.